За юу цаанда манайхаа энэ удаагийн дугаараар Вүү болон Tog Pictures-ийн хамтран бүтээсэн ангаргийнхан гэх цувралын эхний 4 ангийг ярьж өгөхөөр бэлтгэлээ. Сүүлийн үед Монголд маань гэр бүлийн хөнгөн комеди жанрын цувралууд чинь бараг тасалдаж амар экшн, триллер кинонууд голчлон гарах болсон шүү дээ. Тэгвэл энэхүү цаг үед Вүү Original Series болон Tog Pictures-ийн зүгээс сургамж, адал явдлаар дүүрэн Монгол гэр бүлийн амьдралын талаар өгүүлэх хөгжилтэй уур амьсгалтай 34 ангитай ангаргийнхан хэмээх цувралыг хийж үзэгч түмэндээ хүргэж байна. Ангаргийнхан цуврал нь гэр бүлийн харилцааны үнцийг нэгнийг ойлгох, хайрлах уучлалын чухлыг инээдмийн хошин өнгө эстагаар ойлгуулахыг зорьсон бөгөөд бас л янз янзын та хэдийг маань уудахгүй адал явдлууд гарч өгөн шүү дээ. Ангаргийнхан цуврал бол 2015 оноос хойш өдийг хүртэл гарч буй La Familia гэх Израиль улсын цувралын Монгол хөлбөр бөгөөд Монголоос гадна дэлхийн 11 орнд амжилттай хэрэгжсэн төслөжээ. Тус цувралын Монгол хөлбөрийг Tog Pictures кино компани аль биесны эрхтэйгээр хүргэж байгаа бөгөөд та бүхэн цувралаа хүлээн авч үзхийг хүсвэл 11 сарын 6-наас эхлэн Mobi Home болон Вүү платформын видео сан дээр пүр баасан гариг бүрт шинэ ангиуд нь орж байгаа бөгөөд 11 сарын 17-наас эхлэн боловсрол телевизээр даваа мегмар гариг бүр 20 цаг 30 минутаас үзэх боломжтой болж байгаа шүү. Одоо ингээд кинонд орцгоё. Нэгдүгээр анги. За энэ зурлын маань нэгдүгээр анги эхлэхэд ангараг хэмээх нэгэн залуу эхнэр Мишельтэйгээ оройн лааны гэрэлд үнэн романтик хоолмол идсэн хүүхч жоохтгоо танцаглаа сууж байлаа шүү. Бараг өөрийн эдэн жилдээ ингэж суугаагүй юм да зайлвал. Тэгж манай хоёр ч хоолундаа идээд яг гоё үнсэлцэж мүсэлцэх гээд байж байтал гинт тог нь хүрээд ирдэг ба ангарагч тог ирлээ гэж бөөм баяр уснаа шууд Мишелийг хаяад хөл бөмбөгцгээ зургт руугаа гүгэд өвчүүл яах вэ? Бүгдэхгүй нэрээ. За эндээс бид ангарагч гэдэг айлтай танилцаж киноны үйл явдал маань ч аль биесээр эхэлж байгаа юм. Тийм хүүний дараа үзэг солигдоход Мишель ч хөөрхий харгаа бараад ангарагын төмс цанг засуулахаар баяр сайхан эмээх сэтгэл зүйч дээр ирсэн сэтгэл зүйн зөвлөгөө аваа сууж байлаа. Тэгтэл тэр үеэр ангараг яагаад энд ирэх болсон шалтгаанаа ойлгодгүй сууж байдаг бөгөөд эмчтэр ирэх гэж байж сэтгэл зүйчдэр дагуулад ирсэн юм өнтер гээд бүр төмсрүүд идэг наасан. Энэ хүүний дараа сэтгэл зүйч ангарагаас асуусан ингэж байгаамаа. Та өөрийнхөө гэр бүлийн харилцааг их нандиндаг юм байна тийм үү? Гэхэд ангараг муу дураагч дахиад л төмс царайснаа. Тийм ээ, нандиндаг. Учир нь эхнэр бит хоёр дундаа байрны зээлтэй юм л та гэж мэгэд алуулаханд зөвлөгч нь. Түүний дараа сэтгэл зүйч ах маань Мишелээс харилцан хэрэн дээр хамгийн их тулгардаг бэрхшээлийн талаар асууж хахад Мишель ангарагын эмийг нэг чихээр оруулаад нөгөө чихээрээ гаргацдаг зангийн талаар нь сэтгэл зүйчд товлож гарлаа. Ингээд үүний араас нэгэн удаа ангараг эхнэрийнхээ нүүр гарны альчураар усанд орчоод бие ороодсон байгаа хэсэг гардаг бөгөөд бас л сайхан гаргаад зтэй. Гэхдээ тэгэд Мишелийн хаяа бухимдхан нэрээ аргагүй юм байна дөө. Удалгүй сэтгэл зүйч ангараг Мишель хоёрын хүүхдтэй сэтгэлээр асуухад ангарагын охин Нандин Эрдэнэ оюун эрдэнэ нэмэх хоёр охин гарч гэллээ. Оюун эрдэнэ бол айлын том бөгөөд сурлаг хүмүүжил сайтай чих цөөлөнтэй их он цохоо ажээ. Харин Нандин Эрдэнэ болохоор айлын хоёр дахь охин бөгөөд насандаа байхгүй сэргэлэн цантай бөгөөд заримдаа Нандин Эрдэнэ энэ их сэргэлэн цангч ангараг маань ашигладаг гэж байгаа. Яаж ашигладаг вэ гэхээр нэг удаа ангараг дураагч нь явж байхдаа Мишелийн чихвчний нэг өрөөсөнгө нь эвдэд таждаг ба Нандин Эрдэнэ охин дээр очиод нэг удаа хэргийг нь аргалаад оронд нь үүрч гэж мэгэд яайч гэдэг нэг тиймэрхэн болжээ. Тэгсэн тэр үед нь ч Нандин Эрдэнэ аавыгаа 50,000 төгрөг өгвөл хэргийг нь үүрийгээд тэгтэл ангараг эхэндээ жаахан голоо цогж байсан эцэстээ зөвшөөрч 50,000 төгрөг өгч Мишель алуулахаас аврагдлаа. Тэгтэл нэг удалгүй Мишель ч хүрээд ирэхэд Нандин Эрдэнэ аавынхаа өмнөөс чихвч эвдэлсэн эрэхт ороод ижил ангарагын эвдэл чаясан тэр чихвч нь угаасаа ажилдгүй байсан бөгөөд манайч нэрээ сайхан 50,000 төгрөгөөр шатж байгаа юм да зайлвал. Үүний дараа Мишельч баг хөө ориглооныхаа талаар ярьж гардаг ба ориглоон бол ааваа бол арай жаахан мэдрэмжтэй бүтээлч юм баха. Ямар байдлаар бүтээлч вэ гэхээр нэг удаа ориглоон гэртээ орж ирээд ааваараа шин дугаа авахул гэтэл ангарагч хөдөлж өгдөг ба тэр үед нь ориглоон аавдаа хулгайсан дугууныхаа хэсгийг үзүүлснэ. Аавыгаа дугаа авч өгөхгүй өөрөө гой дугуй босглоо шүүнтэргээд сүрдүүлж гарлаа. Айхтар гэж. Тэгтэн ангарагч яхаарахгүй атсан шалаанд ордог бөгөөд тгий гэж өвшөөртөл Мишель хажуунаас нь орж ирээд нэмээд шин цүг авахулгаар болчихдаг наасан. Эмэгтэй хүн бурхан ухаантай гэж. Ингээд үүний араас сэтгэл зүйч ах маань ангараг Мишель хоёрын арай өөр харилцааны талаар асууж харахад Мишель ангарагыг яг гой мөчтөнд таарахаар дандаа зовлонтой очироод унтаад өгдөг гэтгэлээ. Тэгсэн тэр үед нь ангараг нэг удаа Мишельтэй яг гой болж ирээд гар хөлийг нь гавлаад эхлэхээр яг гой алхантай гэтэл эсэргээр хамрын хар батхыг хүчээр шахсан тухай их гомдолтой ирж гарлаа. Амар юм бэ. Тэгсэр сүлдээ манай хоёр ч одоо нууц харилцааны тухай ярианаас халиад гэр орноо хэрхэн авч явдаг тухай ярьж мэрэд бүр заваарсан боллоо. Ингээд үүний дараа үзэг зөвлөгтөд Мишель ингэж байгаа. Манай гэр бүлийн аваачтай чанар бол амьд харилцаа гэхэд араас нэгэн удаа ангарагийнхан хэрхэн гар утснуудаа хуваарлаж авах тухайг айхтар тохиролцоо маягийн юм хийсэн тухай гарч байгаа юм. Яг уу амьд нь ч амьд юм аа. Түүний араас Мишель ч одоо ангарагыг хамт цуг явахаараа тайван юм хүм авахгүйгүй дандаа мөнгөндөө таталтаад хямдралтай юм хүм авдаг энэ төр гэж тэгж байгаа маа. Тэгсэр түүний араас Мишель ба ангарагийн ээж хоёрын хоорондох нэг тийм сонин хүүтэн юм шиг эвгүй харилцаа гарч байх нэ. Ингээд манай хоёрын сэтгэл зүйчтэй хийх уулзалт жаахан хэрүүл уруулын шин чанартай болоод эхлэхэд сэтгэл зүйч ах маань манай хоёрыг цааш нь хариуд сулгаж яваад нэг нэгнийхээ муу зан чанарыг жагсааж бич гэж даалгавар өгснөө ангарагаас Мишелийг харддаггүй хэмээн асууад ангарагч Мишелийг байн харддаг хэмээн хэлж нэг удаа дэлгүрт боссон явдал гарч байгаа маа. Түүний дараа ангарагч Мишелийг хамт гарахаар дандаа үнтэй махгуулах гэж дайрдаг гэхдээ дэлгүрт боссон явдал гарлаа. Ингээд эцэст нь сэтгэл зүйчтэй хийх ярилцлагын цаг дуусгаад сэтгэл зүйч ах маань ангараг Мишель хоёрыг 17 жил хамт амьдрахдаа сүүлдээ нэг нэгнийгээ харилцан хүндэтгэх ойлгох сэтгэлгүй болсон байна хэмээх дүгнэлтийг гаргалаа. Гэсэн ч ангараг Мишель хоёрын хоорондын асуудлаа шийтгэхээр ирсэн сайн хэрэг хэмээн хэллээ. Тэгэхээр бас болж байгаа зү.
Тэгтэл тэр үед нь ангараг сэтгэл зүйч ахыг маань ямар ч шийдэл хийж өгсөнгүй гэж мэгэд мөнгө өгөхгүй баахан тэнэгтэж өгснөө гараад ивчүүл яах вэ? Манай хүнч бас ширэлтэй. Тэгсээр эхний ангийн төгсгөл хэсэг болж ангараг Мишель хоёр гэртээ хүрээд иртэл ангарагийн ээж нэрсэн хамаг гэр орныг цэвэрлээд үйж яддаг ба ангарагчтай хэлж байгаа. Та яах гэж тэгсэн юм гэж асуухт нь ангарагийн ээж чинь хүүгийнхээ гэрт нууцаар камер тавьсан энэ хэдийг ажиглаа сууж идэг байл яах вэ? Йоо ямар амар юм бэ? Ингээд цуурлын маань 20 дугаар анги эхлэхэд ангарагч нь гэр дотроо хурган Shark Tank шиг юм зохион байгуулж байгуулснаа хүүхдүүдээр орлого олж болохоос төсөл энэ төр бишүүлж мичүүлээд жоох шиг бас хөөхөн бүтээл сэтгэлгээтэй юм гэж тэгснэ хүүхдүүд нь яг өөрсдийнхөө санааг яриад дуусны дараа ангараг Мишелээс санаагаа танилцуулахгүй мүү гэж байгаад алуулан галтлаа хөрхий. Яа гэдэг юм те. Энэ хүүний дараа үзэг солигдоход манай өрч нөгөө сэтгэл зүйч ах дээр ирсэн ээлж асуудлаа ярьсан сууж байла. Энэ удаа Мишель ч ангарагийн муугаа нарийн зангийн өстө бодоо олтол ярьж ангарагыг гэртээ бүсэж хангалах бодлого зарлаж сүулдэ ганц гэлгор удаж авч чадхаа байсан гэд хамаг юмыг нь яриад тучлаа хөө. Тэгэхэд нь ангарагч хэлж байгаа. Leonardo DiCaprio болохоор байгалийн хамгаалал ихээр нь сайн байдаг. Харин би хамгаалал ихээр муу болчдөг мөн гэд өөрийгөө Leonardo DiCaprio-тэй зүрж мүлээд алж өглөө. Түүний дараа үзэг солигдоход ангарагч гэртээ юм хүм хэмнэж байна гэд төлбөр баг гаргаж байна гэд үглэж дуулаад яншаад байгаа хэсэг гардаг бөгөөд хүүхдээ жорлонд байхад нь гэрлээ унтрааж тогоо өмдөг нөхрээчээ. Сайхан гаргаац тээ. Тэгсээр бүр сүлдээ Мишелийн хайсан гоо сайхны хэрэгслүүдийн хогийн савнаас нь гаргаж ирэнгүүтээ дуслагч үлдээхгүй шахаж махаад байдаг ба энийг ч Мишель сэтгэл зүйчтэй сайхан ховлоод авлаа. За түүний дараа ангарагч урдчин төлөвлөгөө зарлууд байн гардаг хэмээн хийснэ тэр дундуура хаяда гинт найзууд нь залгаад пиав энтер уух мох юм байна штэ гэтэл Мишель дундуур нь орж ирснэ. Ангарагийн ээжийг дахиад л ярьж гарлаа шүү. Тэр нь юу байсан бэ гэхлээр ангарагийн ээж чинь ангарахтаа ярахаараа дандаа өөрийг нь базуулсан байна энтер гэж сумсаар аваад дандаа найзуудтай хамт гаргадаг чинь үнийг тийм айхтар юм ярьж гарлаа бацар баана гэж. Ингээд үүний дараа сэтгэл зүйч ангарагаас хизээ хамгийн сүүлд төлөвлөгөөг зардал гаргасан бэ гэж асууад хамгийн сүүлд баг хуу ориглооныхаа төрсөн өдрөөр гэлээ. Тэгсэн тэр үеэр ангарагын ээж ч одоо ориглооны төрсөн өдргээд аж ахуйдээ 500 сая төгрөгт нь аав ээж 20 ч эмээгийн өгсөн мөнгийг нь 25 саягаар нь бэлэг авч өгөөд үлдснийг нь хөрхөн шон бодсон ч ах шиг. Гэсэн ч дараа нь ангарагын ээж ориглооны төрсөн өдрөөр гэрт нь ирэхдээ манай хоёрыг мөнгийг нь өөртөө хуваагаад диснийг мэдээд ангараг Мишель хорж бүр алуулан галтлаа шүү. За тэгсээр ярианы сэдвч ангарагийнхны хамгийн үргэлжлэн хүн хэн байж болох талаар асуухад ангараг Мишель хорж бие бинийгээ гэж өөрсдрүүгөө чигсээр байгаад хэрэлдэгч биш хэлэлцэгч биш нэг юм болоод энэ хоёрын маань мөнгийг яаж өрн таран хийдэг хэсэг гарч ирж байгаа юм. Тэгсэн энэ хоёр чинь хамаг мөнгөө юунд зарцуулаад байдаг юм бэ гэсэн чинь дандаа ийшээ тийшээ аялахдаа хэрэгтэй хэрэггүй сүмнэр мүнэр гээд юм зарцуулсан байдаг ба. Ингээхлээр чинь гэрээ чинь данс улаахгүй гээд яах вдэ ангараг минь. Тинхүү үүнийг сонссны дараа сэтгэл зүйч маань ангараг Мишель хоёртоо 3Z гэж зардал хэмдэг арга зааж өгөхдөө энэ хоёрыг маань юм хүм авахаараа бол хоорондоо сайн холбогдгээд хэлсэн биш. Энэ хоёр чинь дахиад л бие бинийгээ хог авдаг гэтэглээ шүү. Ингээд ангийн үйл явдал маань төгсгөл рүүгээ орж ирэхэд ангарагч сууж байснаа сэтгэл зүйчээс асууж байгаа. Та одоо энэ уулзалтуудынхаа төлбөрийг хөнгөлж болох уу гэж мэгээ тэнэгдэг ба бүр өөрийгөө хизээж сэтгэл зүйчдэр уулзаж байгаа гэдгээ хэлэхгүй гэж мэгээд яа игээд байгаа юм те. Үүний дараа сэтгэл зүйч маань ангараг Мишель хоёроос яаж стрессээ тайлдаггүй хэмээн асуухад манай хоёр ч найз нөхдөдөө уулзаж тайлдаг гэлээ шүү. Тэгсэн нэг удаа ангараг Мишель хоёр ч найзуудтайгаа уулзаж сууж байхдаа хэнийх нь хурж хамгийн их чимээ гаргадаг вэ энтер гэд бүр бие битэйгээ өрсөлдөө өөж жоох шиг. Тэгсээр үүний дараа сэтгэл зүйч ангараг Мишель хоёроос санхүүгийн нэгдсэн зорилго байгаа юу хэмээн асуухад энэ хоёрч бас дахиад л хиг ёг хийж байна. Мишель нэг удаа ангарагаас давтлагын багш авч өгнө гэсэн биш бөө юм босон туугаа ярьж гарав. Тинхүү хамгийн сүүлд манай хоёрч овоо эвлэмээр даргын ээжээр ориглоонд давтлага өгүүлж санхүүгийн зардлаа багасгасан гэснээр манай энэ удаагийн төгсөж байгаамаа. Энэ хүүний араас цуурлын минь 3 дугаар анги эхлэхэд Мишель рүү хүн залгаад юм хэлэхээр нь хэрэггүй гэж тасалж байгаа. Тэгт нь ангараг хэн байсан юм бэ гэж асуухад Мишельч өө танаа ээж л вэ гэснээр энэ удаагийн үйл явдлыг хэлж байгаамаа. Тэгсээр үзэг зэрэгтүүд манай хоёр дахин сэтгэл зүйч дээр ирэнгүүтээ ангарагийн ээжийн талаар голчлон ярихаар болсон байлаа. Ингээд сэтгэл зүйч хамгийн ихний асуултаа Мишелээс асууж байгаамаа. Хадам ээждээ яагаад ингэтлээ дургүй байдаг юм бэ гэхэд Мишель хариулна. Манай хадам ээжийн ажил яг цунами шиг байдаг. Хэмээн хэлэхэд нэг удаа шинжлэлээр тохиолдсон явдал гарч эхэллээ. Тэрэн дээр нь юу болсон бэ гэхээр ангарагийн ээж нь жил болгон хүүгийнхээ гэр бүлтэй он гаргадаг бөгөөд нэг шинжлэлээр ангараг ээж рүүгээ ярьж байгаад айтайхан гэртээ авчруулахгүй оноо гаргачих гэтэл ангарагийн ээж нь эсрэгээрээ яг он гарахаас өмнө баахан найзуудтайгаа орж ирсэн гэжээ. Үүний дараа сэтгэл зүйч Мишельд асуудлын гол нь үл хүндэтгэл юм байна тийм үү гэж хэлтэл Мишель ч одоо ангарагийн ээжийн сэтгэлд юу ч хүрдгүү талаар ярьдаг ба ангарагч харин түүнд нь манай ээж биднэрт байраа өгөөд өөрөө манай хуучин жижигхэн байрлал нүүсэн болохоор тэгж их анхаарлаа хандуулдаг юм а гэд хөөхөн ээжигээ өмөрлөө. Түүний дараа сэтгэл зүйч одоо Мишель эрэгтэй хүмүүс ер нь ээжтэйгээ адилхан хүнийг дад ухамсараараа сонгодог гэтэл хамаг царай нь яриаж ирснээр дахиад хадам ээжигээ муулж өөр нэгэн явдлын талаар ярьж эхлэв. Тэрэн дээр нь юу болсон бэ гэхээр нэг удаа Мишель ангарагыг дагуулад дэлгүүр ирсэн биш ангарагч яг ээжигээ дүүрээсэн сэтгэлд нь юу ч таалагдахгүй яваад ахаар нь загсны уурга ав гэсэн чинь зангаа хуургаад Мишелийн бүх сонгосон хувцснууд нь таалагдаад эхэлсэн юм уу хайшин. Түүний араас дараагийн үйл явдал гарч эхлэхэд ангарагч одоо шүн хамаг зургт мөгтөө асаагаад нэгэн зэрэг баг 3 юм үзээд ахаар нь Мишель ангарагаас юу хийгээд унтахгүй байгаа юм бэ гэж асуудал ангараг хариудна.
Хамаг юмны төлбөр маргааш гараад хаагддаг болохоор тэрнээс өмнө үзэж байна гэдэг нөгөө нарийн занга харуулж идэг насан. Хэцүү юм шүү нэрээ. Үүний дараа Мишель дахиад хадам ээжийнхээ талаар сэтгэл зүйчд ярьж гарахад нэг удаа ангаргийн ээжийг хамт амбалтандаа дагуулж явахгүй гэсэн чинь ангарыг сумалсаар гоод гэр оронд нь хэрүүл уруул гарган байж явахаар болсон гэд бас овлоостой байна. Ямар ч юмтэй хүмүүсийг. Тэгснэ үүний араас Мишель ч одоо ангаргийн ээжийг оргилуунд баг муу үлгэр дүүрэл үзүүлдэг гэж мэгээд бэр хадам ээж хоёрч бүр дайнгуу газар дайнтай юм шиг амьдэрдэг байна. Ингээд ангийн үйл явдал дундаа ороход сэтгэл зүйч маань манай хоёроос ингэж асууж байгаа. Тэгвэл та хоёр оргилууны хүмүүжилд яаж анхаардаг юм гэж асуухад Мишель ч хажуу байлынхаа ах дээр оруулж шатар тоглож сургаж байгаа гэтэл ангарагч хажуунаас нь орж ирсэн ээ. Тийм юмар яа тий. Сайн биеийг нь хөгжүүлэх хэрэгтэй гэд төмс царайлаад байдаг насаа. Гэтэл яс юмн дээр оргилуу нь хажуу байлынхаа өвөө дээр оронгуудаа шатар биш покер тоглож сурсан байдаг ба тэгж хажуу өлийн өвөдөө покер тоглосоор гоод өвөөг бол сайхан шатааж хайсан байгаамаа. Айхтар хөхтөө мөндөж байна. Ядаж явахад оргилууны тэр үйлдэлээр нь ангараг бахархаж махаргаач жоох шиг. Хуран Монголын алкол юм уу хаашийн. За үүний дараа ангарагч Мишелийг ямар ч нарийныг асуудал болгодог гэснээр яаж Мишелээр тоглодог талаар гардаг ба нэг удаа 0 дуудаад байхаар нь очтол утасны цэнгэлэгч авахгүй сүүл явд гарлаа. Бас тэгж тоглодог юм чи арай дэнтэх байхал та. Ингээд үүний араас үйл явдал үргэлжлэхэд нандин эрдэнэ нэмээдээ Instagram хаяг нээгээд өгтөл тэрүүгээр нь ангаргийн ээжж Мишелийг муулж байгаа нь баригдаж энтер. Мишель ангаргийн ээж хоёр бас үзээтэй хоёр байгаа юм шүү нэрээ. Ингээд ангийн төгсгөл болоход манай хоёр дахиад л бие биенийхээ болж утахгүй юм хүмийг ярьсаар байгаа сүултээ хадам ээжийн яриа руу яваад ороход Мишель ч найз хүүхнтэйгээ нийлж жагаад ангаргийн ээжийг найз хүүхнийхээ хадам аавтай нийлүүлсэн талаар хэлээд энэс хойш ангаргийн ээжийн асуудал овоо намцсан гэдэглээ шүү. За тэгсэн бол болоо доо. Гэхдээ тэгсэн ч гэсэн ангаргийн ээжийн гинт орж ирдэг нь зогсдгүй бөгөөд нэг удаа нөгөө Мишелийн найз хүүхнийх нь аавтай нь ороод ирсэн байвал яах вэ? Яа. За тэгсээр ангаргийн гэр бүлийн ээлж нэгэн адал явдал нь гарч эхлэхэд манай хоёр энэ удаа сэтгэл зүйчтэй хүүхдийнхээ талаар ярьж гарлаа. Тэгсэн тэр үеэрээ ангараг Мишель хоёр чинь оргилууныг ямар өрөвний өчиг хүүхдөө гэдгийг сэтгэл зүйчд ярьдаг ба яг ясамн дээр болохоор ангараг өөрөө хүүхдэд дандаа өөгшүүлж хамт байхаараа зүгээр байлгадаг хоёр юм байна штэ. Бүтэхгүй нэрэ. Ямар сайндаа Мишель ангараг оргилуун хоёрыг цугулдагсаач айдаг. Дандаа нийлүүлчихэд хүнээр тоглоом хийдэг энэ төр гэдээ ярьж байгаа маа. Айлын ганц хүн юм чинь одоо аргагүй шүү дээ. За тэгж оргилууны талаар ярьсны дараагаар ангараг Мишель хоёр ч нандин эрдэнэ талаар ярьж гэрийнх нь ганц ганган хүүхд энэ төр гээд нандайтай хам дишээ гарыг ихээр хувц сунраа сольж өмссөөр байгаа тухай ярьж өглөө. За үүний дараа Мишель ч сэтгэл зүйчд хэлж байгаа. Ангарагыг нууцаар барилдаанд кино үзэх гэж байхад нь гардаж авсан талаар ярьлаа шүү. Йоо. Ингээд киноны үйл явдал голдоо ороход сэтгэл зүйч ангараг Мишель хоёроос өмнө хизээч хэлж байгаагүй нууцаа яриач гэтэл ангарагч эхлээд хэлж байгаа. Би чамайг байхгүй чиний даашинцнуудыг өмсөж явах дуртай гэж тэнэгтүүл яах вэ? Тэгтэл ангараг Мишелийг зүгээр явуулсан байж таардаг ба араас нь Мишелийг амар гинэн итгэмтгий гэснээр оргилууны ангийнх нь хүүхдийн ээж нь Мишелийг хэрхэн дандаа ашигладаг талаар хэллээ. Ингээд явсаар сүүлдээ энэ хоёрын ярианаас идэвч манай хоёрын барилдааны талбар руу шилжин ирэхэд уг нь Мишель шатлаараа ангарагтай гоё бай ихээр цаатаханд цаанаасаа л нэг төмс царилаад боож өгдөгөө хөрхий. Тэгснэ үүний араас ч гэсэн ангараг хэлж байгаа. Мишель ч гэсэн миний хичээл зүтгэлийг үнэлдэггүй өнтөрхт нь Мишель шууд сүрсэн базааж ангарагыг нэг удаа өөрт нь бэлэг болгож өгсөн цангаг найздаа өгсөн энтергээд ээж төмс явдлыг нь ярьлаа. Ангарагч бүр засрахгүй юм шүү дээ. Тинхүү ангийн төгсгөл болоход манай хоёр ч уг нь байдгаараа романтик бай гэж үздэг ч хүүхдүүдээсээ болоод ягаад ч юм бэ дандаа фейлдэд идэг юм уу хаашаа. Тэгтэн ч манай сэтгэл зүйч ах ангараг Мишель хоёрт хэлж байгаа. Тэгсэн ч хамаагүй. Гэхдээ хамгийн гол нь тоо хоёр минь бие бинийгээ дэмжиж байх хэрэгтэй шүү дээ гэж хэлснээр энэ удаагийн ангимын төгсөж байгаа юм. За ингээд таад маань ангаргийн гэр бүлийн ядармаатай үйл явдал таалагдсан бол цувралынхаа үргэлжлэлийг даваа мегмар гараг болгоны 20 цаг 30 минутаас боловсрол телевизээр болон Woo Mobi Home платформоор хүлээн авч үзэх боломжтой шүү. Хэрвээ та бүхэнд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Дараагийн дугаар тун утахгүй шүү. Хүлээж аваарай.